Монгол цагдаа 2015 спортын наадам 10 гаруй төрлөөр жилд явагдаж, аваргуудад тодруулдаг. Жудо бүхийн төрлөөр эхэлсэн Монгол цагдаа 2015 боксийн тэмцээн өнөөдөр нээлттэй хийлээ. За боксийн тэмцээн цагдаагийн ерхий газрын хүч спортын нийгэмлэг дээр болж байна. Маргааш тэмцээний нэгдсэн дунгарч медалийн эзэд тодорхойлно. Монгол цагдаа 2015 энэ удаагийн тэмцээн төмөр замын нэрмжид боксийн тэмцээн явагдаж байгаа. Боксийн тэмцээнд 14 байгууллагын 112 тамирчин оролцож байна. Хөдөө орон нутгаас Төв аймаг, Дунд говь, Баян онгор, тэгээд Улаанбаатар хотын дүүргүүд бүх анги дүүрэг, бүх дүүргийн байгууд оролцож байна. Манай хүч спортороо 70 жилийн түүхтэй, 70 жилийн түүхэнд манай боксоос бол олимпиа хүрэл медальт намжлын байр сайхан дэлхийн аваргын мөнгөн медальтах Түмцгүү Түмэн Азийн аваргын хүрэл медаль Татвар 2 Болдотх Барангамбаатар одоо энэ залуучуудаас бол одоо Азийн аваргын мөнгө хүрэл медальт оюутны дэлхийн аварга олон хэмжээний мастер Төвшинбат гэдэг одоо манай боксийн тамирчид олон сайн тамирчин хүч спортоноос дөрөн гарсан. Тэмцээн бол нэлээд онцлогтой явагдаж байгаа. Тэгээ байгууллага хамт олонны хүрээнд бол хөдөө орон нутгуудаас бас олон тамирчид ирж оролцож байгаа. Ер нь ганцхан боксийн төрөл гэлтгүүгээр гардан толооны спортууд байна. Азийн нээлттэй цомгийн гардан толооны одоо байнгын мөрөлтгүүнүүдийн дунд зохиогддог юм тэмцээн явагддаг. Тэгээд манай энэ тэмцээн одоо 17 төрлөөр зохион байгуулагдаж явдаг. Тэгээд хамт олонны цар хүрээ цаашдаа одоо хамтран ажиллаж байгаа энэ зүйлүүд нь бол нэлээд өргөн хүрээтэй. Тэгээд албаны спортын бэлтгэл гэдгээр бол онцлог чухал үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө бол манай цагдаагийн алба хаагчдын бие болдрын хөгжилтийн хувьд бол боловсрогчингээс тавигдж байгаа шаардлагууд нэлээд өндөр болсон. Эннийхээ хүрээнд ч гэсэн оролцож байгаа тамирчид маань бас нэлээд мэргэжлийн төвшөнд орсон байнгын бэлтгэл сургуульттай юм байж идэг болохоор зэрэг энэ удаагийн тэмцээн дээр бол тамирчдын бэртэл гэмтэл янз бүрийн юм бол байхгүй сайхан явагдаж байна л да. Монгол цагдаа 2015 боксийн тэмцээнд тамирчид 56, 64, 69, 75, хасах 81, нэмэх 81, хасах 91, нэмэх 91 кг гэсэн жингүүдэд өрсөлдөж байна. Энэ тэмцээнээс боксийн спортын олон шилдэгүүд түрэн гарсан түүхтэй. Спортоор дамжуулан цагдаагийн ажилтан албан хаагчид өөрийнхөө ур чадварыг сорих, цаашлаад өөрийгөө илүү өндөр түвшинд хөгжүүлэх бас нэгэн суурийг тавьж өгч байгааг тэмцээний ерхий шүүгч хэллээ.